За өнөөдөр хоньны орны 4 сарын 5-6-ыг хамтдаа хийцгээе. Нарт удаа уулзсангүй. Тамар минь бүгд сайн байна. Манай хоньны орныхны төрс өдөр болж байгаа. Та нартай төрс өдрийн төргий. За энэ 4 сар мохоо болох вэ? За эхний карт маань. За 4 сард ихэнх хоньныхон ямар нэгэн зүйл дээр ухаалаг шийдвэр гаргах. За эсвэл ямар нэгэн сургамж болох зүйл таны амьдралд тохиолдож магадгүй. Харагдаж байна. За нөгөө тэгвэр та өөрөөсөө илүү туршлагатай, мэдлэгтэй, ухаантай хэн нэгэн хүнээс зөвлөгөө авах эсвэл танд тусламж үзүүлэх таны ухаалаг шийдвэр гаргах тань хэн нэгэн танд туслах магадгүй зарим нэг нь хичээл семинар сургалтанд хамрагдах ямар нэгэн боловсрол дэвшлүүлэх мэдлэгээ дэвшлүүлэх зэрэгтэй холбоотой мөн сургалт семинарт хамрагдаж магадгүй юм. Зарим нэг нь бол маш том шийдвэр гаргах харагдаж байна. За дараагийн картыг харъя. За дараагийн карт маань дөрвийн зоос гарч ирсэн байна. За дөрвийн зоос бол мөнгөний тухай шууд утгаараа байна. За нөгөө талаараа өөрийнхөө санхүүдэд анхаарах бага зэрэг хэмнэх өрөлгөн зангаа төвчих тийм ээ. Гинтийн ямар нэгэн зарлага бас орж ирж магадгүй харагдаж байна. За энэ үед ухаалаг шийдвэр сонголт хийгээрэй. Мөнгөндөө ариг гомтой байгаарай гэж зөвлөмөр байна. За ямар нэгэн хадгаламж нээх, мөнгө хадгалах. За тэг ямар нэгэн мөнгөө аль тогтвортой байлгах талаасаа хадгаламж нээх зэрэг тиймэрхүү шийдвэр гаргах, тиймэрхүү зүйл хийх боломжтой харагдаж байна. Нөгөө талаасаа энэ карт маань ямар нэгэн үр ашиггүй зарлага гаргах хэрэггүй гэдгийг сануулж байгаа юм. За дараагийн картыг харъя. За дараагийн карт маань Lovers гарч ирсэн байна. За Lovers бол хүн болгоны дуртай хайрын карт. За хайрын карт маань за магадгүй энд зарим нэг нь хурим хийх, хэн нэгнээс гэрлэх санал авах. За эсвэл хэн нэгний хурим найранд дурагдах, болзоонд явах. Эсвэл чухал уулзалт семинар эсвэл танилцах үтшлэг эсвэл хэн нэгэнтэй танилцах эсвэл найз нөхөд хайртай дотны хүмүүстэй болзоонд явах, гадуур гарах байж болох юм аа. За тэгээд манай синглчууд маань усан олж магадгүй юм. Хэн нэгэнтэй танилцж магадгүй харагдаж байна. За зарим нэг хостой нэгэн маань болзоонд явах, за бүр цаашлаад гэрлэх саналж авч магадгүй. За дараагийн картыг харъя. Ямар ч байсан энэ зурган дээрээс харахад энэ сайхан хоёр хос нэг романтик гой болзоонд явах харагдаж байна да.
За дараагийн карт бол King of Cups. За маш сайхан карт гарч ирсэн байна. За 4 сард ерөнхийдөө маш сайхан үйл явдлууд тохиолохоор эхнээсээ сайхан картууд гарч ирсэн байна шүү. За King of Cups бол за шууд утгаараа таныг сонсож туслаж чаддаг юм хүчрэг нэгнийг илэрхийлж байна. За магадгүй энэ хүн эрэгтэйч байж болно, эмэгтэйч байж болно. Магадгүй өндөр албан тушаалд нь таны даргач байж болно. Эсвэл таны аавч байж болно, ахч байж болно те. Маш их мэдлэгтэй, ойр суртай. Танд туслаж чадах таны ойр дотны хүн байж болно, найз нөхөд, эсвэл таны хайртай хүн ч байж болно. Магадгүй хилэнцгийн орд, мэлхийн орд, загсны ордны ийм эрэгтэй хүн байж, эрэгтэйч байж болно, эмэгтэйч байж болно. Ямар ч байсан танд хэн нэгэн тусламж дэмжлэг үзүүл магадгүй харагдаж байна. За дараагийн карт маань 6-гийн зоос. 6-гийн зоос бол шууд утгаараа мөнгөтэй холбоотой. За тэгээд ашиг орлого, мөнгө төгрөг орж ирэх урсгал нээлттэй. За ямар нэгэн зүйл төлбөр тооцоо төлөвлөхөөр байгаа бол энэ сар төлөвлөх нь байна. За ямар нэгэн зүйлийг хэн нэгэнтэй хуваалцах. За мөн энэ картан дээр шууд утгаараа харахад за хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, эсвэл хүүхдүүдтэй цаг зав зөв зарцуулж, одоо юу гэдэг мөнгө төгрөг орсон, одоо хүүхдүүдтэйгээ хамтдаа цугтаа цагийг сайхан өнгөрүүлэх, эсвэл хүүхдүүдийнхээ хичээл сургалтанд анхаарах энэ тулд одоо мөнгө төгрөгийн төлбөр тооцоо төлөх ч юм уу. За шууд утгаараа гэр бүлийнхээ төлбөр тооцоог төлөх, төлбөр тооцоо мөнгө төгрөг, мөнгөний урсгал. За ерөнхийдөө нөгөө сарын таны байнгын цалин, хөлс, за байнгын орж ирдэг орлого нээлттэй орж ирэхээр харагдаж байна. Мөн нөгөө утгаараа гэр бүлийн төлбөр тооцоо төлөгдөх гэсэн утгатай. За дараагийн картыг харъя. Дараагийн карт бол Justice гарч ирсэн байна. Justice бол за энэ ингээд эмэгтэйг харахад маш бат бэх, шударга, ноён нуруутай, альва зүйлийн тэнцвэрийг олж чадах юм хүчтэй эмэгтэй хүнийг нэг талаас илэрхийлж байна. Нөгөө талаас альва зүйлийн тэнцвэрт байдлыг хадгалах. За хин нэгнээс шүүмжлэл энтер сонсох юм бол зөв талаас нь, хоёр талаас нь шүүж тунгааж бодох. Мөн амьдралын зам мөр, өөрийн ирээдүйн зорилго, хэтийн зорилгоо зөв тодорхойлох, яг энэ цаг мөчид зөв тодорхойлж ирээдүгөө харсан, ирээдүй рүү чиглэсэн маш том ирээдүйн хамгийн гол том зорилгыг цааш нь биелүүлэх, түүндээ мөн хүрэхийн тулд төлөвлөгөө боловсруулах гэсэн утгатай карт байгаа. За мөн альваад энэ эмэгтэй шиг бат бэх, өөрийн зорилгодоо үнэнч хийж бүтээгч байгаа төлөвлөгөөндөө тууштай байхыг сануулж байгаа юм. За дараагийн картыг харъя.
Дараагийн карт маань Queen of Wands гарч ирсэн байна. Queen of Wands болов энэ картанд гарч ирж байгаа шиг энэ эмэгтэй маш хаз жаргалтай, цэцэг навч, торго дуурдан думсан ийм аз жаргалтай сайхан эмэгтэй сууж байна. За энэ утгаараа юу гэсэн үг вэ гэвэл шинэ ололт амжилт, за таныг маш сайхан амжилт, маш сайхан шин зүйл утгаар харагдаж байна. За өнгөрсөн үеийг мартах хэрэгтэй, өнгөрсөн болсон зүйлийг тэнд нь орхих хэрэгтэй. Энд таныг шин зүйл хүлээж байна. Мөн та маш амжилттай, маш аз жаргалтайгаар альва зүйлийг даван туулах, мөн шин амжилтыг хатгах боломжинд 4 сард танд гарч ирэхээр харагдаж шүү. За 4 сард ер нь хонины орныхан маань маш ололт амжилтаар дүүрэн харагдаж байна. За мөн маш том амьдралдаа ч юм уу эсвэл ер нь зүгээр одоогийн нөхцөл байдалтай ч юм уу маш том сонголт хийх, эсвэл аливаа зүйлээс сонголт хийх, эсвэл шийдвэр гаргах, маш том чухал шийдвэр гаргах тийм сар харагдаж байна 4 сарын хувьд. Дараагийн карт маань Two of Pentacles гарч ирсэн байна. За Two of Pentacles бол Two of Pentacles бол хоёрын зоос маань за хамтын гэр бүлийн хамтын мөнгө төгрөг, орлого ашиг, нөгөө тэгүүрээ хэн нэгэнтэй хамтын харилцаа тогтоох, хамтарч бизнес хийх, хамтарч хэн нэгэнтэй ажил үйлчлэгээ явуулах. За нөгөө талаараа санхүү мөнгөний тэнцвэрт байдлыг хадгалах, балансыг барих гэсэн үг. За хит их үргэлжлэн зан хэрэггүй, мөн бас хит их дараадах хэрэггүй, аливаа зүйлийн тэнцвэрийг барьж, за аль талаасаа маш өмнө нь ч гэсэн хэлсэн ер нь илүү зардал гарах хэрэггүй гэсэн. Энэ дээр ч гэсэн санхүү мөнгөний баланс тэнцвэртэй байдлыг хадгалаарай гэсэн утгатай карт гарч ирсэн байна. За дараагийн карт маань Two of Cups гарч ирсэн байна. За Two of Cups бол хоёрын аяга, Three of Cups бол гурван аяга. За гурван аяга энэ картн дээр харагдаж байгаа шиг энэ гурван эмэгтэй маш аз жаргалтай, баяраа тэмдэглэж байна. За юу гэсэн үг вэ гэвэл за манайхан нэг талаасаа та энд маш зөв шийдвэр гаргаж чадсан бол та энд маш энд аливаа зүйлийн зөв талаас нь харах, бодтой шийдвэр гаргах, хоёр талаас нь бодож үзэх тийм ээ. Энд та маш аз жаргалтай. За миний энэ гаргасан, энд гаргасан, энэ хэн нэгнээс мэдээлэл цуглуулсан, хэн нэгний тусламж авсан. За энд ингээд маш ухаалгаар шийдвэр гаргаж чадсан. Энд маш аз жаргалтай байгаа. Энэ зүйлийг та энд баярлах. За энэ гурван эмэгтэй маш аз жаргалтайгаар баяраа тэмдэглэж байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за магадгүй нөгөө талаасаа хоньныхан маань ямар нэгэн баяр, парти, үдшилтэд урагдах, за найз нөхөдтэйгөө уулзаж уулзрах, ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзах, за үдшилтэд явах. За мөн та өөрийнхөө амжилт ололтыг энд тэмдэглэхээр харагдаж байна. Тэгэхээр 4 сард манай хоньны орны хонд сайхан болохоор харагдаж байна. Миний бодлоор. За дараагийн нэг карт. За маш сайхан карт гарч ирлээ. Аргагүй манай хоньны сард таад маань маш зөв шийдвэр гаргаж
амжилтанд хүрэхээр харагдаж байна шүү. За юу вэ гэхээр хүч чадлын карт гарч ирсэн байна. Хүч чадал бол өөрийн хүч чадлыг мэдрэх, өөрийн дотоод хүч чадалтай өөртөө итгэх, өөрийгөө чадна гэдэгт итгэх. Энэ альва зүйлийг би өөрөө хийж чадна, энэ асуудлыг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэйгээр энэ дээр өөрийнхөө дотоод хүчинд итгэх хэрэгтэй. Энэ нэгний тусламж аваад авч шаардлагагүй. Та бүгдийг өөрөө хийж чадна. Ийм зоригтой, тууштай, хүчтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй шүү. За ингээд нэмэлтээр нэг карт аваад дуусгая. За сүүлийн нэг карт бол Two of Cups гарч ирлээ. За хоёрын аяга бол маш сайхан эерэг карт байгаа. За энэ шууд утгаараа энэ хоёр хүний хамтын ажиллагаа, түншлэл, за магадгүй эмэгтэй эрэгтэй хоёр хүний маш сайхан болцоо, танилцах. За хосгүй синглчүүд маань өөрийнхөө soulmate-ийг олох. За эсвэл хэн нэгэнтэй танилцах, мөн үдшилтэд урагдах, тийм ээ. За эсвэл хэн нэгэнтэй магадгүй та хамтарч ажилласнаар аливаа энэ зүйлийг 4 сар таны хийх маш том үйл ажиллагааг та хамтын хүчээр мөн даван туулж магадгүй юм. Гэхдээ та өөрөө маш их хүч чадалтай аливаа зүйлийг хийж чадна гэсэн бүрэн итгэлтэй байгаа хэрэгтэй. За энэ Two of Cups бол нөгөө талаасаа хайрын осуудын болзоонд явах, за синглчүүд маань хүнтэй танилцах гэдэг нь хэлсэн ба. За ойрд мэрэг хийгээгүй байгаа учраас жоохон нуурсан боловчлаарай манайхаа. За тэгээд ерөнхийд нь 4 сарыг нэг ерөнхийд нь дүгнээд бацаад хэлэхэд за 4 сард бол манай хоньны ордныхон маш чухал шийдвэр гаргах тийм сар байхаар харагдаж байна. За өөрөөсөө туршлагатай, илүү ухаантай, боловсралтай, мэдлэгтэй, өндөр настай эсвэл аав ээж ах トゥ хэн бидгийг нэгэн хүнээс эсвэл өөрөөсөө илүү мэрэгжил боловсролын тал дээр мэдлэгтэй таны дарга ч юм уу тийм хүнээсээ зөвлөгөө авч болно. За магадгүй та нөгөө талаасаа мэрэгэн төргөн үзэж хардаг хүнд үзүүлж бас магадгүй юм. За энэс ч зөвлөгөө авч болно. Энэ картны байгаа гар бол за мөн санхүү мөнгөний тал дээр санхүү мөнгөндөө баг зэрэг анхаарах хэрэгтэй. За юун дээр анхаарах вэ гэхээр энэ сард нэг их өргөлгөн зам бол хэрэггүй. Жохон хэмнэлт хийх сар байна шүү. За тэгээд маш том шийдвэр гаргаж байгаатай холбоотой аливаа зүйл маш ер нь жохон хэлбэлзэж магадгүй юм. Тийм учраас санхүү мөнгөний хувьд ч гэсэн жохон хэмнээд балансаа бариад хэрэггүй зүйл битгий зарлах хийгээрэй гэж байгаа шүү. За нөгөө талаасаа ерөнхийдөө нөхцөл байдал ер нь маш тогтвортой энэ сард байхаар харагдаж байна. Гэхдээ баг зэрэг гинтийн зардал орж ирэхийг өгөөсөхгүй харагдаж байгаа шүү. За мөнгө орж ирэх боловч бусдад туслах, за хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхч байдаг юм миний дөрөвний хэлснээр тийм. За тэгээд эсвэл ямар нэгэн хүүхдүүдтэй холбоотой зардалж гарч магадгүй харагдаж байна. За хайр дурлалын харилцаан дээр манай синглчүүд маань шинэ хүнтэй танилцаж магадгүй харагдаж байгаа. За энэ сард хоёрчудаа ийм сайхан хайрын хосны болцооны карт гарч ирсэн байна. За энэ утгаараа синглчүүд маань энэ сард хүнтэй танилцах магадлал маш өндөр байна. За нөгөө талаасаа манай дурлалт хосууд маань за холбоо харилцаагаа улам гүнзгийрүүлж гэрлэх санал тавих эсвэл крашууд маань хоорондоо болцох, үерхэх санал тавих ч гэдэг юм уу те. Харилцаа улам гүнзгийрүүлэх тийм харагдаж байна. За нөгөө талаасаа зарим нэгэн романтик болцоонд урагдах, за эсвэл чухал ажлын холбоотой, чухал өмчлөлийн холбоотой, найз нөхдийн холбоотой энэ сард уулзах, уулзрах, болцоонд явах, үдшилтэд урагдах зүйлүүд
нэлээдгүй харагдаж байна. За ажил мэргэжилттэй холбоотой миний бодлоор чухал гэрээ хэлцээр хийхээр төлөвлөж байгаа бол амжилттай харагдаж байна. За хоёр тал тохиролцоо хийж бие биендээ ашигтай байдалтайгаар шийдвэр гаргах боломжтой. За эсвэл та дарга өөрийнхөө дээд удирдлагатайгаа ямар нэгэн санал зөвшөлдсөх, за ашигтай гэрээ хийх эсвэл албан тушаал ахих дээр уулзаж учрах. За танд бол ашигтайгаар арилва хэлэлцэлд ашигтай харагдаж байна. За хувь хүний талаас ингээ хараад үзэхэд 4-р сард хоньны ордныхан маань маш том өөрийн амьдралын ер нь хэтийн ирээдүйн алс хэтийн маш том зорилгоо зөв тодорхойлоод за түүнийхээ төлөө тууштай зүтгэх хэрэгтэй байна. За өнгөрсөн үед болсон зүйлийг энд нь орхиод өөрийнхөө шинэ навяас чадварыг нээх, за ирээдүгөө хараад улам идэвхтэй, улам тууштай, улам илүү хүчтэй энэ дээр хүч чадлын карт гарч ирсэн байгаа. Танд хоньны ордныхан маань маш их хүчтэй ер нь гал ордныхан байгаа. Тэгэхээр өөрийнхөө дотоод хүч, өөрийнхөө дотоод нөөц бололцоонд бүрэн итгэлтэйгээр урагшаа давшихад та нар маань итгэлтэйгээр давшихад боломжтой байна шүү. За тэгээд энэ сард маш эрч хүч тэр дүүрэн өөртөө итгэлтэй ер нь амжилт олол дүүрэн байхаар харагдаж байна. За найз нөхдийн харилцаан дээр бол за найз нөхөд ойрд уулзаагүй найз нөхдүүд уулзах, болзоонд явах, магадгүй нөгөө хурал чуулганд ч оролцох тийм ээ. Ямар нэгэн уулзалт, семинар, за тэгээд ерөнхийдөө нэг үйлчлэг семинарт оролцохоор харагдаж байна. За нэмэлтээр энэ сард мөн хоньны ордныхондоо ямар нэгэн чухал ажил хөөцөлдөж байгаа. За тэр ажлаа энэ 4 сард бүтэх үү, амжуулж чадах нь уу гэсэн асуултанд нь хариулт авч өгье. За тэгэхээр манай хоньны ордныхан таны энэ сард маш гаргах байгаа чухал шийдвэр, чухал таны хөөцөлдөж байгаа ажил энэ сарда бүтэх нь үү гэдгийг одоо бүгдээрээ харъя. За та дотроо 3 секунд бодоод яг таны хөөцөлдөж байгаа чухал ажил бүтэх үгийг сайн дотроо өөрөө бодоод хорой. За тэгээд одоо эндээс пендулумнаас болох боломжтой, боломжгүй гэсэн хариултыг дээр авч үзье. За 4 сард хоньны ордныхны маань хөөцөлдөж байгаа чухал ажил энэ сарда багтаж бүтэх боломжтой байна уу гэсэн чинь 100% тийм гэж бол хэлэхгүй. Гэхдээ боломжтой. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манайхан маш зөв шийдвэрээ гаргаж чадах юм бол таны хөөцөлдөж байгаа ажил энэ сарда бүтэх боломжтой харагдаж байна шүү. Хамгийн гол нь зөв шийдвэр гаргах хэрэгтэй юм да. За таны хөөцөлдөж байгаа энэ том ажил, энэ том төсөл байдیں۔ Эсвэл та ажилд орохоор хөөцөлдөж байгаа ч юм уу. Таны энэ хөөцөлдөж байгаа энэ чухал ажил хэдий хэр хугацаанд бүтэх боломжтой вэ гэдгийг нэмэлтээр харж өгье. За хоньны ордныхны маань энэ сард одоо хөөцөлдөж буй чухал ажил хэдий хэр хугацаанд бүтэх боломжтой вэ? За 9 сар гэсэн карт гарч ирлээ. Тэгэхээр шууд утгаараа таны энэ хөөцөлдөж байгаа ажил маш том ажил бол 9 сард бүтэх бүрэн боломжтой харагдаж байна. За тэрний өмнө манайхан жоохон хичээгээд ажиллаад өгөөрэй. Хамгийн гол нь энэ сард та өөрийнхөө дотоод хүчинд бүрэн итгэлтэй байгаарай гэдэг
сануулж шүү. За тэгэх юм бол бүх зүйл сайхан болох юм байна. За ингээд түр баяртай манайхаа